Увс аймгийн гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газрын 2019 онд хийсэн онцлог ажлууд. Залуучуудын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүллээ. Залуучуудын хөгжлийн нэмж тухай хуулийн 21-ийн 4 залуучуудын талаар мэдээллийг сан бүрдүүлж, хөтлөх заалтын хүрээнд 22 асуулга бүхий залуучуудын нэгдсэн мэдээллийн сантай болсон ба үйл ажиллагааг судалгаан дээр үндэслэж зохион байгуулах боломж бүрдлээ. Ирээдүйн эзэд 2019 нэгдсэн өдөрлөг зохион байгууллаа. Өсвөр насны хүүхдүүдэд ирээдүйд эзэмших мэргэжлээ зөв сонгохтой холбоотой мэдээлэл өгөх, ахлахангийн сурагчдад эрсдлээс өрсөлдсөн сэргийлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мэргэжил сонголтод арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгын хүрээнд сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар мэдээлэл өгөх зорилготой ирээдүйн эзэд аян Увс аймагт 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Ирээдүйн эзэд 2019 өдөрлөгийг 2019 оны 4 болон 10 дугаар саруудад төрийн 19 байгууллагт хамтран зохион байгуулж, ерөнхий боловсролын 9-12 дугаар ангийн 800 гаруй сурагчдад мэргэжил сонголтын талаар мэдээлэл зөвлөгөөгч ажиллалаа. Доктортой хөгжил залуучуудын оролцоо зөвлөлт үйлчлэлтэнд 526 залуу оролцлоо. Увс аймгийн залуучуудын хөгжлийн дэд хөтөлбөрийн хүрээнд залуучуудын өмнө тулгамдж байгаа асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, шийдвэр гаргах төвшөнд дуу хоолойгоо нэгтгэх зорилгоор доктортой хөгжил залуучуудын оролцоо зөвлөлт үйлчлэлийг 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр зохион байгууллаа. Үйлчлэлтэнд 19 сүм болон улаан сүмийн 12 багийн 526 залуу оролцсон бөгөөд уг арга хэмжээнд аймгийн засаг дарга Бат сайхан, иргэдийн төлөөлөгч дуудлын дарга Насанбат, нийгмийн бодлогын хэлтсийн дарга Амраа, хөрөнгө оруулалт хөгжил бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Батөрөөл, хөдөлмөр халамжуулалтын газрын дарга Цогточр болон засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газрын хэлтсийн дарга Сэлгэнэр оролцсон юм а. Увс аймгийн залуучуудын зөвлөлт үйлчлэлтэнд оролцсон залуучуудын гэмт хэрэг зөрчил холбогдож байдал, түүнээс өрсөлдсөн сэргийлэх, мэргэжил сонголт, залуучуудын боловсрол, цус ойртолтой сэргийлж Монгол хүний удмын цаг хамгаалах нь залуучуудын оролцоо манлай сэдвүүдээр холбогдох байгууллагын удирдлага болон мэргэжилтүүд ихтгэл хэлэлцүүллээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газрын хэлтсийн дарга Сэлгэнэр илтгэл 50%-ээр аймгийн удирдлагуудад орон нутгад хэрэгжүүлэх хэд хэдэн саналыг хөрвүүлэн заримыг газар дээр шийдвэрлэсэн. Аймгийн засаг даргын зүгээс зарим саналыг аймаг орон нутгад хэрэгжүүлж эхлэж байгааг дурдаад төрийн албан агчдын хүүхдийн төрсөн өдрөөр эцэгчүүдэд цалинтай чөлөө өгөх, ерөнхий боловсролын сургуулийн сургуулиудад хичээл эхлэхээс өмнө ардын өв удамшлыг өвлөл мэдэх зорилгоор 3 минут уртын дур сонсгох заахтай холбоотой захирамж гарган хэрэгжүүлэхээ мэдгдсэн юм а. Чуулганд оролцсон залуус бидний хөдөлмөр эрхлэл бодлого, бидний хандлага гэмт хэрэг зөрчлөө сэргийлэх нь, бидний оролцоо аймаг орон нутгийн хөгжилд, бидний мэргэжил сонголт өрсөлдөхөс боловсрол, бидний манлайлал орон нутгийн хөгжилд гэсэн 5 сэдвийн хэлэлцээ, уг хэлэлцүүлгээс гарсан 6 бүлэг 23 зүйл санал, 5 бүлэг 16 зүйл бүхий үр хаалгыг нэгтгэх нь аймгийн засаг даргад залуусын төлөөлөл хүндэтгэлтэйгээр гарт төлөвлөлөө. Зөвлөлт үйлчлэлтэнд оролцсон залуусын дунд хүчит түүхийн барилдаан ус таталтын хэмжээ зохион байгуулагдсан. Хүчит түүхийн барилдаанд сум баг бүрийн төлөөлөлт болсон 32 залуу бүх урам ихээ ордуулан барилцснаас Тэсүмийн харайт аймгийн начин Бандбаатар төрүүлж Дөргөсөм яриад аймгийн зан анх 2 үзүүллээ. Харин ус таталтын хэмжээнд 30 баг өрсөлдснөөс 1-р хайранд Дэмэг сум, 2-р хайранд Үлхий сум, 3-р хайранд Улаан сүмийн 10 багийн залуус шалгарсан юм а. Үеийнгийн сурагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль аймгийн залуучуудын хөгжлийн дэд хөтөлбөрийн хүрээнд бэлгийн цогц боловсрол ба нөхөн өрчгөн эрүүл мэндийн сурагч багш нарын бэлтгэх сургалтыг 2019 оны 6 дугаар сарын 20-21 өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтанд аймгийн 19 сумын ерөнхий боловсролын сургуулийн 8-9 дугаар ангийн сурагчдын төлөөлөл, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нар хамрагдлаа. Сургалтанд хамрагдсан хүүхэд залуус өсвөрөө залуучууд бэлгийн болон нөхөн өрчгийн цогц ойлголттой болсон бөгөөд сургалтын өмнөх мэдлэг шалгах асуумж 45% байсан бол дараах асуумжаар 94% болж мэдлэгийн түвшин 49%-аар нэмэгдсэн үзүүлэлт гарсан үр дүндээ сургалт болж өнгөрлөө. Нутагтаа сайхан амьдрын нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд хүргэлээ. Залуучуудын хөгжлийн сар, залуучуудын хөгжлийн дэд хөтөлбөр аймгийн залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн ажлын төлөвлөгөөний төсний дагуу орон нутгийн Увс намбус телевизтэй хамтран Улаан сүмийн 4 бүлэг компани ажилтан бат чаргалын гутлын материалын үйлдвэр, арьс ширний үйлдвэр, гутлын үйлдвэр, хөнгөн оюутны үйлдвэрийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулж 30 минутын нэвтрүүлэг бэлтгэх нь олон нийтэд хүргэлээ. Цахим орчин 8500 хүн үзэж хандлт авсан байна. Гүйт үе арга хэмжээг зохион байгууллаа. Эрүүл мэндийн анхаарах, эрүүл мэндийн хэвшил дадлагыг залуучууд доллохын зэрэгцээ хог хаягдлыг төлж цэвэрснээр байгаль хүрээлэн орчинд хүний үзүүлэх сөрөг нөлөө бууруулж их орны хайрлах сэтэл санаачлагыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд
Хөдөлмөр халамжуулалтын газар сайн дурын залуучууд бусад төрийн болон төрийн бас байгууллагуудыг уриалж ажиллаа. Үүний үр дүнд Улаанбаатарт байрлах гашууны голын ойр орчмын 4 газрын ховигдуулж, цэвэрлэж, хотдогч зүүшлэний газарт очиулж, байгаль экологт ээлтэй ажлыг хийлээ. Бие халамжтай ав сургалт зохион байгууллаа. Сургалтаар жирэмснийхээ хүндрэл бэрхшээл болон төрөх үеийн хүндрэлийг даван туулахад эцэг хүн хэрхэн туслах арга зүй сургах, жирэмсний эмэгтэй хүний зөв хооллолт, хөдөлгөөн, эрсдлийн өрсөн сэргийлэхэд нөхрийн оролцоо хамтын ажиллагаа чухал байж, эрүүл зэрэг үр хүүхдээ болох талаар мэдээлэл олгох зорилгын хүрээнд Хэдийн цэргийн Тэг 245 дугаар анги Батөрчхөө өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран бие халамжтай ав сургалт зохион байгууллаа. Сургалтын явцад залуу овдын мэдлэгийн түвшинг, эмч ярилцлагын аргаар тодорхойлсон ба сургалтын төгсгөлд дахин хилцүүлэх зохион байгуулж, сургалтаар сурч мэдсэн зүйлээ баттан ярилцлаа. Хөдөлмөр эрхлэлийн талаар холбон зөвшлөх үйлчилгээ үзүүллээ. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 11-ийн 1-7 дугаар заалтын хэрэгжилтийг хангах, хөдөлмөр халамжуулалтын газартай хамтран залуучуудын ажлын байранд тогтмол зөвшлөх зорилгын хүрээнд 2019 онд нийт 835 ажлын байр зарлагдаж, 7 хоног бүр ажлын байрны захиалгыг байгууллагын цэхэн бүтцэн байршуулж, нийт 165 хүнийг хөдөлмөр халамжуулалтын газартай хамтран ажлын байранд зурчлаа. 2019 онд нийт 6 төрлийн дугуйлын сонирхлын клуб хичээлүүллээ. Нийт 6 төрлийн сонирхлын клубт 203 өсвөрийн залуучууд хамрагдлаа. Үүнд монгол бичиг, англи хэл, дохионы хэл, охидын дэмжих бүлэг, мэргэжил сонголтын клуб, үеийнгийн сурагч нарын Wi-Fi клуб үйл ажиллагаа хийсэн бөгөөд сурагчид өөрийнхөө авьяас чадвар, нөөц боломжоо тодорхойлох, хөгжүүлэх, чөлөө цагаа зүй боловсон өнгөрлөлөө. Хөгжлийн бэрхшээлд иргэдэд сургалт зохион байгууллаа. Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн 2019 оны ажлын төлөвлөгөөний 3-ын 4 дахь залтыг үндэслэн зорилттой бүлгийн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчлэгийн нөхөр хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор 15 хүнд сургалт зохион байгуулж, хөгжлийн хөнгөн бэрхшээлтэй 4 залуу байнгын ажлын байранд холбон зуушлах ажлаар хөдөлмөр халамжуулалтын газартай хамтран ажиллаж байна. Амьдрах ухааны сургалт хийлээ. Увсын аймгийн 9 үе залуучуудыг хорцоорчл, өөртөө итгэх итгэл, харилцаа төлөвлөх гэсэн сэдвийн хүрээнд амьдрах ухааны сургалтанд хамрууллаа. Сургалтанд нийт 460 хүн хамрагдсан байна. Иргэний анд орох ёслолд 300 оюутан хамрагдлаа. Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг төр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 11-р сарын 12-ны өдрийн Тэгник 633 дугаар чиглэлийн хүрээнд Увсын аймгийн гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газар, аймгийн засаг даргын хамгийн газар, Монголын залуучуудын холбооны Увсын аймгийн салбар зөвлөлттэй хамтран Улаангом сумын ерөнхий боловсролын 6 сургууль, Улаангом политехник коллежийн суралцагчдын төлөөлөл 300 оюутан сурагчдыг хамруулан иргэний анд орох ёслолыг амжилттай зохион байгууллаа. Тус үйл ажиллагаа нь Монгол Улсын иргэний эмнэлхийг гардан авах, шилдэг тэргүүний залуусыг иргэний андгаа өргүүлэн түүх соёлоод эдэлсэн, эх оронч үзэлтэй үүрэг ажиллагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэх зорилготой юм а. Оюутан залуучуудыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөр 55 оюутан хамрагдлаа. 2019 онд аймгийн засаг дарга ховд болон Говьалтай аймаг суралцж буй шилдэг 55 оюутанд батламж тэтгэлгийг гардууллаа. Энэхүү тэтгэлэг нь сурагчдын нийгмийн баталгааг дэмжих, сурах идэвхийг дээшлүүлэх, амжилттай суралцах тэмүүлэл бий болгох, эрдэм шинжилгээ судалгаа, урлаг, спорт, олимпиадад үзүүлсэн амжилтыг нүүлэх, мөн зорилттой бүлгийн оюутнуудад эмчилгээ үзүүлэх, урамшуулах зорилготой юм байна. Эрүүл мэндийн өрсөлдөөн сэргийлэх үзлэг зохион байгууллаа. Аймгийн эрүүл мэндийн газартай хамтарсан эрүүл мэндийн өрсөлдөөн сэргийлэх үзлэгт 136, доох тэмбүүгийн тест 145, хеликобактер, сахарын шинжилгээ 120, биеийн жингийн индекс үзэж, зөвлөгөө мэдээлэл сургалт сурчлагаанд 385 хүнийг тус тус хамруулж, давхарцсан тоогоор нийт 786 хүнийг эрүүл мэндийн шинжилгээ үйлчилгээнд хамрууллаа. Аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийг хуралдуулж, хүүхдийн төлөө зөвлөлийн дүрм чигүүргийг баталлаа. Аймгийн засаг даргын 2017 оны 1-р сарын 31-ний А59 тоод зөвлөл шинжилэн батлах тухай захирамжаар хүүхдийн төлөө зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд 20 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан байдаг. Хүүхдийн төлөө зөвлөлийн хуралдаан нь 2019 оны 1-р сарын 25-ны өдөр 83.5 хувийн нэрсээр хуралдаж, хүүхдийн төлөө зөвлөлийн дүрм чигүүрэг 2019 оны төлөвлөгөө зэргийг арган батлуулж, үр дүнг тооцсон хилцэх асуудлуудыг эренблэн гүйцэтгэж ажилласан байна. 2019 оны төлөвлөгөөнд 5 чиглэлээр буюу хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр 3, хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр 6, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр 4, хүүхдийн гэмт хэрэг зөрчдөөс өршсөн сэргийлэх чиглэлээр 4, нийт 21 ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 19 төрлийн ажил хийж хэрэгжил 85% та хэрэгжиж байна.
төлөвлөгөөнд тусгацсан ажлуудыг хийж гүйцэтгэхийн тулд байгууллагын төсөв болон засаг даргын нөөцөөс шаардлагатай төсөв санхүүжилт авч ажиллаа хийж гүйцэтгэж байна. Аймгийн засаг даргын нэрэмжит авьяас 2019 наадамд 3200 гаруй хүүхэд өрсөлдлөө. Хүүхдэд ээлтэй орон нутгийн хөтөлбөрийн хүрээнд аймгийн засаг даргын нэрэмжит авьяас 2019 наадмыг нийгмийн хөгжлийн хилцтэй хамтран 28 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн авьяас наадамд 19 сумын 31-ийн ерөнхий боловсролын сургууль, 27 цэцэрлэгийн 3200 гаруй хүүхэд багчууд авьяас чадвараас сорин 4 өдрийн турш өрсөлдсөн бөгөөд тус наадмаас шалгарсан 668 сурагчид хүүхэд багчуудын гала тоглолтыг ойрд хөгжим жүжигчгийн театр тавьж олон нийтэд сонирхоллоо. Олон улсын хүүхдийн эрх хамгаалах өдрийн арга хэмжээг инээж буй хүүхэд урьяндор тэмдэглэн өнгөрүүллээ. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээг инээж буй хүүхэд урьяндор тэмдэглэн өнгөрүүллээ. Тус арга хэмжээнд 380 гаруй хүүхэд урлагийн тоглолтод олон нийт сонирхол оролцсон юм. Мөн энэвээр ундаг дугуй, гар зураг, гүйлтийн уралдаан, өсвөр үеийн үндэсний бохин барилдаан зохион байгуулснаас гадна 12 дугаар анги төгсөж байгаа 500 хүүхдийн парад жагсаал хийж 4 төрлийн мэдлэгийн сурчлагын гарын авлагыг олон нийтэд өгч хүүхдийн дунд танин мэдхийн хөгжөөнд уралдаан зохион байгуулан ажиллалаа. 18 сумын 90 гаруй байгууллага эцэг эхийн зөвлөл байгуулан ажиллаж байна. 18 сумын 90 гаруй байгууллага эцэг эхийн зөвлөл байгуулан ажиллаж байна. Хүүхдийн нөлөө зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын Хүүхдийн нөлөө зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 3 дугаар тогтоолын 2 дугаар хавцралтыг үндэслэн байгууллага аж ахуйн нэгжийн дэргэд эцгийн зөвлөл байгуулж ажилуулах зөвлөвжийн хүрээнд аймгийн засаг даргын тех 2 албан даалгавар гаргаж бүх албан байгууллага аж ахуйн нэгж сум орон нутагт хөрвүүлж хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Тус ажлын хүрээнд 18 сумын 90 байгууллага, аймгийн төвийн 24 албан байгууллага эцэг эхийн зөвлөл байгуулж үйл ажиллагааны төлөвлөгөө гарган хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 114 байгууллагын дэргэд эцэг эхийн зөвлөл байгуулагдаж 3400 орчим хүнд нөлөөллийн ажил хийгдэж байгаа юм а. Тус ажлын хүрээнд олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан аймгийн байгууллагуудын эцэг эхийн зөвлөлийг чадваржуулах сургалт наймнуудаа хийж сумдад 9 номноосоор шилдэг гэр бүл шалгаруулах боловсрол журмыг хөгжүүлсэн бөгөөд 5 сум 9 байгууллага 3 багаас нийт 42 гэр бүлийн тодорхойлт материал ирвснээс 9 шилдэг гэр бүлийг шалгаруулж 6 дугаар сарын 1 буюу олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр шагналыг гардуулан өгч алдаршууллаа. 14 сумын 1600 гаруй иргэнд үржилсэн сэргийлэх сургаал сурчлагын ажлыг хийлээ. Хүний эрхийн үндэсний салбар комисс, гэмт хэрэгээс үржилсэн сэргийлэх салбар зөвлөл, аймгийн цагдаагийн газартай хамтран иргэдийн эрх зүйн боловсролыг дэвшлүүлэх зорилгоор үндсэн хууль, хүүхдийн эрх хамгааллын тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэд дэмжих тухай хууль, замын хөдөлгөөний тухай хуулиудыг шинжилсэн агуулгыг иргэдэд сурталчилж 14 сумд 1647 хүүхэд, 1301 иргэнд үржилсэн сэргийлэх сургаал сурчлагын ажлыг амжилттай хийлээ. Энэвээр 14 сумын засаг даргаар ахлуулсан хүүхдийн төлөө зөвлөл, залуучуудын хөгжлийн салбар зөвлөл, хүүхэд хамгааллын хамтарсан байнгын өргөжтгсөн хуралдааны хийж ажлыг эрчимжүүлэх чиглэл өгсөн байна. Жил бүрийн 4-р сарын 30-ны хүүхдийг зодон шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр болгон дэлхийн нийтээр 1998 оноос тэмдэглэж ирсэн байдаг. Харин манай улс хүүхдийг ивэ сангийн санаачилгаар 2006 оноос жил бүр уламж долгоно энэ өдрийг тэмдэглэж байна. Энэ өдөр олон улсад эцэг эхчүүд, асран хамгаалагчид, сургууль хүмүүжүүлэгчид хүүхдтэй хэрхэн харилцаж, хүмүүжүүлж байгаагаа эргцүүлэн хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлдэг. Боловсролын орчинд хүүхдийг зодон шийтгэхгүй байх тухай хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэхэд багш сургууль хүмүүжүүлэгчдийн үүрэг оролцоо дэмжлэг нэмж чухал юм. Тиймээс аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Улаангом сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг энэхүү үйл ажиллагаанд нэгтгэж ойлголт өглөө. Энэхүү үйл ажиллагаараа дамжуулан сурагчдыг буруу зүйл хийсний төлөө гарах хүрэх, загнаж дурамжлах, ялгаж гадуурхан багш сургууль хүмүүжүүлэгчдийн хэрхэвч гаргаж болох үйлдэл гэдгийг ойлгуулахыг зорьсон юм. Энэхүү үйл ажиллагаанд 19 сумын 790 гаруй сурагчид нэгдсэн бөгөөд ураа хэлж төв гудамжаар парад алхаж дуу хоолойгоо холбогдох хүмүүст хүргэлээ. 2019 онд төр хамгаалах байрны 52 хүнд хамгааллын хариу үйлчлэг үзүүлж ажиллаа. 2018 онд Сэлэнг, Сүхбаатар, Увс аймагуудад усын төсвөөс 65 сая төгрөгийн үйл ажиллагааны зардал шийдвэрлсэн. Төр хамгаалах байрыг тогтвортой байдлыг хангах, дөрвөн ажилтны цалин үйлчлэг үзүүлж буй иргэдийн үйлчлэгийн зардал бүгд 11 сая 600 мянган төгрөгийг хүүхэд хамгааллын хариу үйлчлэгийн зардалаас санхүүждэг. 2018-аас 2019 онд хүүхэд эмэгтэйчүүдийг төр хамгаалах байраар 57 хүнд хариу хамгааллын үйлчлэг үзүүлж гэр бүлийн хүчирхийллээс үржилсэн сэргийлж ажилласан байна.
Гэр бүл хүүхэд залуучуудын салбарын хүний нөөцийг чадваржуулах баруун бүсийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А279 доод тушаалаар гэр бүл хүүхэд залуучуудын салбарын хүний нөөцийг чадваржуулах баруун бүсийн сургалт 2019 оны 10 дугаар сарын 18-19-20 өдрүүдэд зохион байгуулагдлаа. Увс завхан ховд Баян-Улгийн аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэрэгчлэнүүд болон хамтарсан багийн гишүүд хүүхдийн нийслэл нийт 80 гаруй хүн хамрагдлаа. Огттой хамгааллын уулзалт хилцүүлгийг зохион байгууллаа. 2012 онд нэгдсэн улсын байгууллагаас жил бүрийн 10 дугаар сарын 11 өдрийг олон улсын охидын өдөр буюу охидын эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон зарлаж, охидын эрхийг сурталчлах, хүүсээр ялгуурлах, хүүсийн тэгшүүс байдлыг шийдвэрлэх, хүчирхийлд өртөж байгаа охидод туслах, охидын эрхийг хамгаалах үүсэд хүн бүхний гар бие сэтгэл зүрхээр оролцох уриалдаг. Тус өдрийг тохиолдуулан Монголын эмэгтэйчүүдийн холбооны Увс аймаг дэх салбар зөвлөс санаачлан Увс аймгийн төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран огттой хамтдаа хамгааллын уулзалт хилцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Тус хилцүүлэгт аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга нөөцлмаа огттой хамтдаа хамгаалалт сэдвээр ихтгэл тавьж оролцлоо. Охидын дуу хоолойг сонсож тэдэнд тулгамдж буй асуудлыг шийдвэрлэх, охидын эрхийг хамгаалах олон нийтийг уриалгах зорилгоор зохион байгуулсан уг чуулганд ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчид эцэгхийн төлөөдөл шийдвэр гаргах төвчний албан хаагчид нийт 470 гаруй төлөөлөлд оролцлоо. Тус чуулганаар өсвөр насны охидод тулгамдж буй асуудал, тэдний эрх хэрхэн зөрчигддөг, зөрчлийн хэрхэн арилгах талаар хилцүүлэг өрнүүлж, оролцогчид өөрсдийн байр суурийг илэрхийлэн чуулганаас гарсан шийдлийг холбогдох байгууллагуудад зөвлөмж болгон хөрвүүлэн бүх шатнд охидын эрхийг хамгаалж зөрчил дутагдлыг арилгах тал дээр хамтран ажиллахаа илэрхийллээ. Олон улсын жишгт нийцсэн сэтгэл зүйн өрөөтэй боллоо. Канада сангийн орон нутгийн санаачлах хөтөлбөрийн 4,323,900 төгрөгийн санхүүжилтээр хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгээс олон улсын жишгт нийцсэн сэтгэл зүйн төвийг тохижуулснаар гэр бүлийн зөвлөгөө өгөх төв тавигдах нийтлэг шаардлага MNS 6417/2013 стандарт хэрэгжих боломж өртөлөө. Чанартай үйлчилгээ үзүүлж тогтвортой байдлыг хангах зорилгоор хоёр сэтгэл зүйч нийгмийн ажилтныг байгууллагын зардлаар хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнд мэрэгшүүлэх сургалтанд хамрууллаа. Нийт 456 иргэнд сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. 2018 онд нийт 72 хүнд 132 удаагийн сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө өгч ажилласан бол 2019 онд сэтгэл зүйн тусалцааны төвтэй болж мэрэгсэн боловсон хүчнээр хангагдаж 456 иргэнд үйлчилж өмнөх онтой харьцуулахад 384 хүнээр нэмэгдүүлсэн үзүүлэлттэй байна. Сар бүрийн 4-р 7 хоногийн баасан гарагийг гэр бүлийн өдөр болгон зарлалаа. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн 9 дахь хуралдаанаар сар бүрийн 4-р 7 хоногийн баасан гарагийг гэр бүлийн өдөр болгон зарласан тогтоолыг гаргалаа. Тогтоолын хэрэгжилтийг хангаснаар гэр бүлийнхээ өмнө эцэгчүүдэд хуулиар хүлээлгсэн үүрэг орцоог нэмэгдүүлэх, чөлөөт цагаа гэр бүлдээ зориул зөв боловсрол өгүүлэх, хамтдаа хөгжих гэр бүлийн орчин найрсаг таатай ур амьсгал бүрдэн гэж үзэж байна. 2019 онд 23 гэр бүлд сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө өгч 3 гэр бүлд хүүхдийн маргааныг шийдвэрлэх шинжээчийн дүгнэлт гаргууллаа. Сум дундын анхан шатны шүүхийн дэргэдэх гэр бүлийн эвлэрүүлэлтэн зуршлах шатанд байгаа 29 гэр бүлээс 20 гэр бүлийг шүүхийн байгууллага шилжүүлж, 2 гэр бүлийг эвлэрүүлэлтэн зурчилж, 7 гэр бүл хяналтын шатандаа зөвлөгөө үйлчлэгэнд хамрагдаж байна. Үүний үр дүнд 23 гэр бүлийг сонгож сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө өгсөн бөгөөд 3 гэр бүлд хүүхдийн маргааныг шийдвэрлэхэд шинжээчийн дүгнэлт гаргаж саналаа хүргэсэн байна. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх үйлчлэгээний шийдвэрлэлт 96.4% хэрэгжлээ. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх үйлчлэгээний мэдээг 19 сумын хамтарсан багаас сар бүр 10 давч нэгтгэж мэдээг хугацаанд өгүүлсэн. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 14, зөрчил 70 хамтарсан багийн үйлчлэгээг 56 гэр бүлд үзүүллээ. Сэтгэл зүйн зөвлөгөөнд 120 хүн, эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг 28 иргэн, аюулгүй байдлын хамгаалалт авсан 25 хүнд хариу үйлчлэг үзүүлсэн үр дүнтэй байх бөгөөд нийт 84 гомдол мэдээлэлд хариу үйлчлэг үзүүлж шийдвэрлэх шатанд 3 гомдол мэдээлэл шалгагдаж байна. Шийдвэрлэлтийн хувь 96.4%-тэй байна. Үүний үр дүнд хамтарсан баг 2018 онд 76 кейст үйлчлэг үзүүлж шийдвэрлэлтийн хувь 92.1%-тэй байсан бол 2019 оны 10 дугаар сарын байдлаар кейс шийдвэрлэлт 96.4% болж өмнөх оныхоос 4.3%-аар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Хүүхдийн төсөлмжийн 108 утсанд ирсэн гомдлыг 95.5%-тай шийдвэрлэлээ. 2019 онд хүүхдийн төсөлмжийн утас 108 төвөөс 43 дуудлага шилжиж бүртгэгдсэн. Гэмт хэргийн шинжтэй 24 дуудлагыг цагдын газар шилжүүлж, хүүхдийн эрхийн зөрчлийн шинжтэй 5 гомдол мэдээлэлд шалгах ажиллагаа явуулж,
Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хамгааллын үйлчлэгээ шаардлагатай 12 гомдол мэдээлэлд хариу үйлчлэгээ үзүүлж хяналтын шатанд 2 зөрчил шалгагдаж байна. Хүүхдийн тусламжийн нутас 108 төвд хандсан 43 дуудлага өнгөрсөн оны мөн үеийнхээс 6 тохиолдолд буюу 1.1% өссөн үзүүлэлтийг илрүүлэлт өрсөн сэргийлж сайжирсантай холбоотой гэж үзжээ. Үүний үр дүнд 108 тусламжийн утаснаас шилжүүлсэн 43 мэдээллийг 41 тохиолдолд шийдвэрлэж 95.5%-тай ажиллалаа. 2019 онд 170 кейс үйлчлэгээ үзүүлж 150 хүүхдийг даатгалын үйлчлэгэнд хамрууллаа. 2019 онд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөнтэй холбоотой 170 кейс үйлчлэгээ үзүүлж эрсдэлтэй гэж үзсэн 20 хүүхэд гэр бүлийн хөгжлийг дэмжих туршлагын хөтөлбөрийн 270 нөхрөөс эрсдэлтэй гэж сонгогдсон 50 хүүхдэд хамгааллын үйлчлэгээ үзүүлж хувийн хэрэгнээлээ. Хүүхэд хамгааллын даатгалын үйлчлэгээ үзүүлэх хамтын ажиллагааны гэрээ хийж дундаас дээш эрсдэлтэй 150 хүүхдийг даатгалын үйлчлэгэнд хамрууллаа. Үүний үр дүнд 2019 онд бүртгэгдсэн гомдол мэдээллийн тоо 170 бүртгэгдсэн бөгөөд 2018 онд харьцуулахад 6 тохиолдолд буюу 3.5% өсжээ. Шийдвэрлэгдсэн кейс 164, хяналтын шатанд 6 кейс, шийдвэрлэлтийн хувь 96.4%, өмнөх онтой харьцуулахад шийдвэрлэлтийн хувь 1.9%-аар нэмэгджээ. Цахим тоглоомын газруудад хяналт шалгалт хийж ажиллалаа. Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн 2-2-6 дахь үйл ажиллагааны дагуу аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нэг интернет 6 цахим тоглоомын газарт 2 удаагийн шалгалт хийлээ. Интернет кафе цахим тоглоомын үйлчлэгээний байранд тавих шаардлага MNS 6430/2014 стандартын мөрдөлтөд хянахад 4 цахим тоглоомын газар 53-аас дээш хувьтай хангаж үлдсэн нь буюу 2 цахим тоглоомын газар 1 интернет кафе стандартын шаардлага хангахгүй ажээ. Цахим тоглоомын газруудын компьютерийн гарч хөвчөөс арчтас авч Аймгийн мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн сорилтын лабораторийн энэ судлалын хяналтын лабораторид бактерийн ширэлгийг хамруулж ариун цэвэр эрүүл ахуйн дэглэм сахих зөвлөгөө өглөө. Шалгалтын үр дүнд мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн газар, онцгой байдлын газар зэрэг хүүхдийн эрхийг хамгаалах үүрэг хүлээсэн оролцогч талуудын хамтын ажиллагаа сайжирч эрсдэл илрүүлэлт өрсөн сэргийлэхэд ахиц гаргана ажилласан байна. 89 сургалтын байгууллагад хүүхдэд ээлтэй эрүүл аюулгүй орчин бүрдүүлсэн байдалд хяналт шалгалт хийлээ. Хүүхэд хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 26 ерөнхий боловсролын сургууль, төрийн өмчийн 31 цэцэрлэг, хувийн хвшлийн 4 цэцэрлэг, 20 сургуулийн дотор байр, 8 насан туршийн боловсролын төв нийт 89 сургалтын байгууллагын хүүхдийн сурч боловсрох хөгжих эрхийн хэрэгжилт, хүүхдэд ээлтэй эрүүл аюулгүй орчин бүрдүүлсэн байдалд хяналт хийлээ. 1 сарын 1 удаа зөвлөн туслах хяналт 8 удаа, гомдол мэдээлэлээр 4 удаа ажиллаж, сургуулийн орчин цогтууруулах ундаа тамхи худалдан борлуулдаг 8 аж нэгж, хоригдсон хүнсний бүтээгдэхүүн худалдаж байсан 5 дэлгүүр, 2 буфет, 3 цайны газар илрүүл зөрчлийг арилгах хугацаатай өргөх зэрэг арга хэмжээ авч засаг дарга мэргэжлийн хяналтын газар шилжүүллээ. Хүүхдийн сурч хөгжих, боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчсөн, ариун цэвэр сахиулаагүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй хүнсний зүйл хэвлүүлсэн 8 зөрчилд хорох арга хэмжээ авч шийдвэрлэжээ. Үүний үр дүнд хүүхдийн эрхийн хэрэгжилтэнд хяналт тавих оролцогч талуудын хамтын ажиллагаа сайжирч, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчтэй хариуцлага нэмэгдлээ. Сүмхийдүүдийн стандартын хэрэгжилтэнд хяналт шалгалт хийлээ. Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн 4-1-3 дахь үйл ажиллагаа хүүхдүүдийн сүмхийдэд хандан татагдж байгаа болон шавлаа суух болсон шалтгааныг судалж хүүхдийн хамгаалагдах эрхийн нөхцөл байдал дүүширлэгийн их зорилгоор сүмхийдүүдийн стандартын хэрэгжилтэнд хяналт шалгалт хийлээ. Улс аймгийн хэмжээнд сүмхийд шашны 18 байгууллага бүртгэгдсэн байх бөгөөд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй 13, зөвшөөрөлгүй 5 газар байна. Есүс Христийн 5 сүм, буддийн 8 хід, исламын 3 гэсэн ангилалтай байна. 8 сүмхийд шашны байгууллагын тэргүүнтэй уулзаж нөхцөл байдлын судалгаа хийгдсэн бөгөөд сүмхийдэд шавлал суудаг буюу тогтмол амрагддаг 48 хүүхэд, тогтмол биш хаяа амрагддаг 80 орчим хүүхэд байна гэсэн судалгааг гаргалаа. Бар, ресторан, зочид буудал, халуусны газруудад хяналт шалгалт хийлээ. Хууль түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн актын хэрэгжилтийг шалган илэрсэн зөрчил дутагдлыг арилгах зорилгоор 2019 оны 5 дугаар сарын 14-өөс 9 дугаар сарын 2-ны хооронд 2 удаа шалгалт хийж гүйцэтгэлээ. Шалгалтад бар, рестораны 16 газар, зочид буудлын 18 газар, савн халуусны 6 газар нийт 40 аж ахуйн нэгж хамрагдлаа. Насанд хүрээгүй хүн ажилуулахыг хоригдсан ажлын байрны жагсаалтын 3.8, зочид буудал, байр, орон сууц болон нийтийн олд үйлчлэгээ эсэх заасан ажлын байрны үйлчлэгээний газар илрээгүй. Насанд хүрээгүй хүн ажиллаж байсан 8 тохиолдлыг илрүүлэн хөдөлмөр эрхлэлтийг таслан зогсоож, ажлын байранд хүүхэд ажиллаж байгаа тохиолдолд хөтлөх маягтны 1-р хавцлалын дагуу судалгаа авч зөвлөгөө өгчээ.
Хүүхдэд ээлтэй орон нутгийн хөтөлбөрийн хүрээнд 14 төрлөөр 5,000 гаруй эцэг эх хүүхдийг хамруулсан судалгааг нэгтгэн гаргалаа. Нэгдсэн улсын байгууллагын хүүхдийн сангаас хүүхдэд ээлтэй орон нутгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх 6 аймгийн нэгээр сонгогдож 3 сая төгрөгийн төсөв хуваарлагдсан бөгөөд тус хөтөлбөрийн үнэлгээ хийх ажлын хэсгийг төмөлж 19 сум чиглэл хөрвүүллээ. Насны бүлэг, хүн амын бүлэг гэсэн 14 төрлөөр эрүүл мэнд, боловсрол, орчны аюулгүй байдал, урьдчилан сэргийлэлт, эдийн засаг гэсэн чиглэлээр 2889 хүүхэд 2965 эцгийг хамруулан судалгаа авч нэгтгэж үнэлгээний ажлын тайланг засгийн газрын хэрэгжүүлэх шагналыг гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт хөрвүүллээ. Жишг сургуулиар сонгогдсон ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн клубын 8 багшийг олон улсын найрамдал зүсэлтэнд туршлага судлууллаа. Хүүхд хамгааллын жишг сургууль хөтөлбөр арга зүй хэрэгжүүлж сургуулийн хүүхдийн эрхийн зөрчлийг 15-аас 20% бууруулах зорилт тавьсан. Хүүхд хамгааллын жишг сургуулиар Улаан сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургууль сонгогдож, сургуулийн удирдлагуудаа уулзалт хийж 2019 онд хөтөлбөрийг хүүхд хамгааллын орчин бүрдүүлэх, хүүхд хамгааллын үйлчилгээ, хүүхдийн хөгжил оролцоо хангах гэсэн 3 чиглэлээр хэрэгжүүлэхээ тодорхойлж, хамтын ажиллагааны санал бичиг байгуулсан. Тус сургуулийн 8 багшийг олон улсын хүүхдийн найрамдал зүсэнд ажиллуулах зардал дэмжлэг үзүүлж, сайн туршлага судлууллаа. Хөтөлбөр хэрэгжснээр сургуулийн орчинд хүүхдийн эрхийн зөрчил 2018 онд 3 тохиолдол гарч байсан бол 2019 онд 1 тохиолдол гарсан нь хүүхдийн эрхийн зөрчил 66.6% буурч хүүхдэд ээлтэй эрүүл аюулгүй орчин бүрдлээ. Хөтөлбөр цуснд 400 хүүхдийг хөгжлийн хөтөлбөрт хамруулан ажиллалаа. Цуслангийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд 2019 оны 7-8 дугаар сард хэрэгжсэн хөтөлбөр амралтын цуснд 2 ээлжээр нийт 400 хүүхдийг хамруулсан бөгөөд 150 эрсдэл нөхцөлд амьдардаг хүүхдүүд хамрагдлаа. Азаа гэр бүлээр шалгарсан өндөр насны тэгшин гэр бүлийг алдаршууллаа. Шалгарсан 9 гэр бүлээс азаа гэр бүлээр шалгарсан Улаан сумын 6 дугаар ангийн өндөр насны тэгшин гэр бүлийг сонгоно олон нийт сурталчилж алдаршуул цувралаар нэвтрүүлэг бэлтгэн хүргэлээ. Өгийн бичиг удам судар нэвтрүүлгийг бэлтгэн хүргэлээ. Ахмад насны Цэрэнбэл, Очирбат, Уланбаяр нарын гэр бүлийг хамруулан өгийн бичиг удмын түүх нэвтрүүлэг хийж, өгийн бичгээ сайн хөтөлж үлгэр жишээ болох ус хүмүүсийг олон нийт сурчлан алдаршууллаа. Хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх ажлын хүрээнд 3 төрлийн уралдаан тэмцээнийг зохион байгууллаа. Монголын хүүхдийн ордноос хүүхэд хөгжүүлэх чиглэлээр жил бүр уламж болгон зохион байгуулдаг цодгор хүү, уран жиргээ, дуулах хүү уралдаан тэмцээнүүдэд нийт 360 гаруй хүүхэд авьяас чадвараа суурин өрсөлдөө. Тус уралдаануудад эхний барилдсан сурагчид улсын уралдаанд амжилтанд оролцсон үзүүлэлттэй байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдийг төр хамгаалах байр нь хүлээн авч хариу хамгааллын үйлчилгээ үзүүллээ. Сэлэг Сүхбаатар ус аймагуудад усын төсөөс 65 сая төгрөгийн үйл ажиллагааны зардал шийдвэрлсэн. Төр хамгаалах байрны тогтвортой байдлыг хангах 4 ажилтны цалин, үйлчилгээ үзүүлж буй иргэдийн үйлчилгээний зардал нийт 11 сая 600 мянган төгрөгийг хүүхд хамгааллын хариу үйлчилгээний зардлаас санхүүжилсэн байна. 2019 онд төр хамгаалах байр нийт 30 охирогч, иргэн 11, хүүхэд 19, эрүүл мэндийн үйлчилгээ 30, сэтгэл зүйн зөвлөгөө 30, холбон зуршлах үйлчилгээ 8, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнүүдийг үзүүлж ажилласны үр дүнд хохирогчийн аюулгүй байдлыг хангаж дахин эрсдэл өртгөөс урьдчилан сэргийлсэн байна. 12 сум хүүхдийн чуулгана хийлээ. Аймгийн хэмжээнд 19 сум хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 12 сум нь хүүхдийн хөгжилд оролцоог дээдлсэн. Хүүхдийн дуу хоолойг шийдвэр гаргах төвшөнд уламжлах зорилгоор хүүхдийн чуулганыг зохион байгуулсан бөгөөд нийт 3600 хүүхэд хамрагдчихэ. Харшир сүлбүүдийн наадам зохион байгууллаа. Аймгийн засаг даргын захирамжаар аймгийн засаг даргын хамын газрын нийгмийн бодлогын хилтэс Улаан сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуультай хамтран 1000 шилдэг хүүхдийн шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгууллаа. Тус арга хэмжээний үйл ажиллагаанд 6.3 сая төгрөг зарцуулсан бөгөөд хүүхдэлд орон нутагт ит хөтөлбөрөөс гарган санхүүжүүллээ. Энэ үеэр 2019 оны 9 шилдэг сурагч 4 өөрөө удирдах шилдэг байгууллагыг алдаршуул шагнанд урамшууллаа. Хүмүүжлийн чанартай албалагын арга хэмжээ өгсөн хүүхдийн тоо 5-аар буурлаа. Гэмт хэргийн хөргөж сэжигтэн ял эдэлсэн сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас судлагдсан хүүхэд болон нөхцөл байдлын үнэлгээгээр үйлчлэг үзүүлэх шаардлагатай хүүхдүүд хууль зүйн хорооноос үзүүлэх үйлчлэгийг бүрэн хөргөх зорилтын хүрээнд хүүхдийн эрхийн хууль зүйн хороо 2019 онд өргөгдсөн болон хэсэгчсэн уралдааныг тус бүр 2 хийж үүргээ биелүүлэхгүй байгаа гишүүдийн асуудлаар холбогдох газарт хандан хариуцлагажуулжээ. Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо 11 сарын байдлаар хууль зөрчсөн гэмт хэргийн хохирогч яс шийтгэгдсэн хүмүүжлийн чанарт арга хэмжээ өгсөн 39 хүүхдэд үйлчлэг үзүүлж өмнөх оноос үйлчлэг авсан хүүхдийн тоо 7 тохиолоор нэмэгджээ. Гэмт хэрэгт өртсөн хууль зөрчиж мөрдөнд шалгагдаж байгаа холбогдох хүүхдийн эрх ашиг хамгаалагдаж гишүүдийн үүрэг оролцоо ойлголт сайжрлаа. Хүүхдийн эрхийн хууль зороогоор 39 хүүхэд үйлчлсэн бөгөөд хорооноос үзүүлсэн үйлчлэгээний тоог 2018 онд харьцуулбал 1.8%-аар өссөн үзүүлэлттэй байна. 2019 онд гэмт хэрэгт холбогдсон шүүхийн журмаар албалагын арга хэмжээ авагдсан 5 сумын 8 өсвөр насны хүүхдүүдэд тусгай хөтөлбөрөөр сургалт хийж эрх зүйн тусалцаа үзүүлэх
Хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, хууль ёсны төлөөлөгчөөр оролцох зэрэг хүүхэд хамгаалал, өмгөөлөгчийн үйлчлэг үзүүлж дахин давтан эмт хэрэг өртөх хэрэгслээс хамгааллаа. Үүний үр дүнд 2019 онд гэмт хэрэгт холбогдсон 8 хүүхдэд үйлчлэг үзүүлсэн бол 2018 онтой харьцуулахад хүмүүжлийн чанарчлал албалгын арга хэмжээ өгсөн хүүхдийн тоо 5-аар буурсан нь үзүүлэлт гарчээ.